Street Fighter буюу гудамжны тулаанч компьютер тоглоом дээр гардаг дур булаан бодит бүсгүй бол энэ. Мэ одоо харцгаа. Энэ бол ялдам дур төрх болбраарс дээрээс нь бас царайлаг, бас сэтгэл татам, бас гинэн хонгор хэрнээ энэ дүр төрхний цаана яг юу нуугдаж байдаг гэж тэр зөвхөн хөлөөрөө зодтолдог. Яагаад гар биш гэж хариулт нь та нарыг ангаалгана. Түүний тулааны стайл бол яг л компьютер тоглоомын тасархай дүр Chun Li. Хүмүүс ч түүнийг тэгж дууддаг. Угаасаа дуудуулахаас ч өөр арга байхгүй. Түүний баруун хөл байхад тэгээд будаа. Түүний хөл ажиллаж байхад гудамжны дээрэмчин, рингний өрсөлдөгчүүд, түүн санаагсан гаж донтог хүчрхийлэгч бүгд л дуус эрчим тэмчилгээрүү эсвэл газрын гүн рүү ганц бие залуучууд чихээ нааш бас нүдээ нааш илүү эвгүй зүйл сонсож эхлэе. Тэр бол Японыг бүх кикбоксчдын төлөөлөл, эмэгтэйгч тэр, эрэгтэйгч тэр бүгдийг нь шууд төлөөлнө. Нүүр царайнч бас. Яагаад гэхээр арлын Японыхон сумо бүхөө үзэж галзуу дэмждэгтэй адил бүгд түүний энэ өшөглөлтийг үзэхээр мянгаараа очдог. Хүн хөлөө өргөх гэж багахгүй хүч зарцуулдаг бол Моно Кимурат бүх зүйл эсрэгээрээ түүний тулаанд тэр тусмаа хөлийн өшөглөлтөнд дэлхийн татах хүч үйлчилдэггүй. Та Монгол улстай тулааны спортын чиглэлээр бичлэг хийдэг энэ суваг дээрээ subscribe дарж дэмжээрэй. Харин энэ бичлэгийг хийж байгаа миний хувьд маш их чухал ач холбогдолтой зүйл эдгийг ойлгоорой. За ингээд эхлэе. За ингээд энэ дугаараар авч үзэх амар ч юм шиг татагдмаар ч юм шиг тулаанч бүсгүй бол Моно Кимура. Яагаад ч юм түүнтэй учирсан залуу маш азтай эсвэл маш азгүй. Учир нь та түүний бичлэгийг яг одоо харж байна. Хэрвээ маргалдаад ингээд өшөглөөд эхэлбэл яах юм болж байна. За маазрах яхав цаашаа явъя. Моно Кимураг харахад ямар ч айдас хүрм дүр төрх байхгүй. 2001 онд бидний хилд занснаар их наран Япон улсад төрсөн. Бяцхан охин яагаад ч бага наснаас нь карате дугууланд явуулж сөөрийг нь тавьсан. Учраа мэдэхгүй охин өөрийгөө ирээдүйд өрсөлдөгчөө яадах юмгүй устгадаг сүйтгэгч машин болно гэдгээ түүч мэдээгүй явсан биз. Харин 10 наснаас эхлээд боксing бэли түүний үндсэн зэвсэг болж хувирсан. Их сургуульд орон ортлоо боксод донтсон, жинхнээсээ донтсон. Тэр харагдаж байгаа шигээ дур булаан биш. Тэр бол тулалтгаар бэлтгэгдсэн зэвсэг. Хятад үлгэрийн кинон дээр гардаг шиг зэвсгийн эрдмээ нуусан шулмас. Тэр бол Японы боксing шигшээ багийн бэлтгэгдсэн тамирчин. Дэлхийд даяараа Японыг тэмцэлтэнтэй спортод ямар галзуу вэ гэдгийг мэднэ. Жудо, чөлөөт бүх гээд олимпиад бүгдийг нь чичрүүлдэг. Тэгвэл Моно боксing дэлхийн аваргад Япон улсыг төлөөлөн оролцож байсан. 18 наснда Моно аль хэдийн Японы 3 удаагийн боксing авраг болчихсон байв. 18 наснда бүр 3 удаагийн авраг шүү дээ. 123 сая хүн амтай усад энэ жоохон охин 3 удаа аврагалсан. Дотроосоо гарч ирэх гэж л алаан болдог бос. Бараг дэлхийн аврагаас ч хэцүү чанга өрсөлдөгчд Япон дотроо хаа сайгүй байж байдаг. Түүний урд гарын хатгалт яг л үзэн ядагчдаа сэлэм зоож байгаа мэт өрсөлдөгчөө амьсгаа авахд хэцүү болгодог. 2024 онд Моно ямар ч шалтгаангүй гэнэт өөрийн амьдралыг оронгоор нь өөрчилж боксинг спортоос бүр мөсөн зодог тайлж кикбоксинг төрөл рүү шилжсэн. Энэ бол том шийдвэр. Харахад адилхан зодолтоод байгаа болохоос дотроо асар өөр төрөл. Энэ нь ч болсон. Учир нь түүний халуухан дүр төрх гуайлаг бий. Галзуу ур чадвар энэ салбарт хэрэгтэй. Дээрээс нь нэмэгдээд Японд хаа сайгүй оргонсон сүнс чөтгөр хүртэл түүний бараагаар орогнож байсан газар орхиод зүхтаасан. Олон ч газар сүнсгүй болсон. За тэр яах вэ? Моногийн анхны кикбоксing тулаан нилээдгүй эвгүй арга барилаар тулалддаг Ai Ogawari гэх бүсгүйн эсрэг болсон. Энэ бүсгүй бол бас нэг галзуу амьтан. Гарын цохолт хөлийн өшөглөл жигэж сайн. Нэг сүртэй олонний хараанд өртөөд сүд болоогүй ч цохиур сайн даадаг. Бас ядарч цуцадгүйгээрээ алдартай. Энэ тулаан дээр Моно гэртээ байгаагаас ч илүү тухтай байсан. Зүгээр л гал сэтгэл зүйдээ аль хэдийн ялчсан нэлж. Хонх дуурмагц Моно яарч сандарч салганах юуч байсангүй. Күүлээ хадгалсаар хамгийн сайн чаддаг хөлийн өшөглөлтөө хийх тохиромжтой цаг хугацааг хүлээсээр. Тэрний хөлийн өшөглөлт ингэж бүх японочдын анхаарлыг татна гэж бодоогүй, бүр мэдээчгүй байх. За тэгээ тааснес гэдэл эхлэхэн тэр түүний өрсөлдөгч Моно руу дөхөх нь битгий хэл түүний зайд ч орж чадахгүй бүр уучраа олохоо байж эхэлсэн. Уур хурж эхлэв. Юу вэ эн чинь яагаад юу ч хийж болохгүй байгаа юм бэ? Моно дэндүү тайван харж байгаад хийсэн цохилт оновчтой бас хүчтэй байх нь тэр. Японы үндэсний боксing шигшээ багт байсан Монод энэ хэтэрхий амархан тулаан байла. 2 дахь цохилт орсон минут секундээс эхлээд түүний нэр хүнд гэрлийн хурдаар өсөж эхлэв.
そう印象的には、さあ来るところカウンターで本田右さあ1ラウンド Энэ ганган гүйцэтгэлийн дараа Япон даяараа түүнийг жинхэнэ Gen Lee гэж дуудаж эхэлсэн юм. Тэр бол Street Fight тоглоомын эмэгтэй супер дүр юм. Таныг бүгд Street Fight тоглоомын жинхэнэ Chun Li-г эцгэх болж байна. Танд ямар санагдаж байна вэ? Энэ гүйцэтгэлээс ердөө 2 сарын дараа тулаан болохоос ердөө 4 хоногийн өмнө Моно маш богино хугацааны тулааны дуудлага хүлээж ав. Тэрэнд жин хасна гэж ямар ч бэрхшээл байхгүй. Шууд байгаа гараал гүгээд орчихно. Дээрэс нь бэлтгэлд санаа зовох шаардлагагүй. Өдөр бүр галзуу нохоо шиг бэлтгэлтэй. Энэ бол түүний хувьд маш хүнд сорилт гэж кикбоксing ертөнц харж байв. Учир нь өрсөлдөгч бүсгүй Юка түүнээс хамаагүй олон жил тулалдсан олон ялалттай хав илүү туршлагатай нэгэн. Тэрний гарын цохилт хөлийн өшөглөлтийн угсраа цохилтууд эмэгтэй кикбоксing ертөнцид алдартай нэгэн. よろしくお願いします。選手ですね。はい。もうデビュー戦ではもう本当にパーフェクトゲームだったんですよね。 За ингээд тулаан эхлэв. Моно өөрийн брэнд болсон цохилтуудыг хийж хөлийн ур чадвараа ашиглан түүнийг өөртөө ойртуулахгүй зайгаа хадгалсаарご自身伸びてくるんですね。脱力した状態からしっかりと的確に、倒せるパンチを出してくるので、前蹴りと同様に、この井川選手はまっすぐの、足、左ストレートを強くなってますから。そうですね。木村選手、JKJ を空手井川選手の顔がだいぶ上がってますのでね。 тийм ээ түүний хөл үнэхээр ядаргаатай уур хүрмээр барьж аваад газарт унгаачмаар даанч дүрмэн тийм юм байхгүй. Бүр юу ч хийж болохгүй. Хол байхаар ирж өшөглөөд ойртоод очихоор тулж өшөглүүлээд хөлийг нь хамгаалах гэхээр гарын цохилт ирээд гарынхын цохилтыг гаргах гэхээр хөл нь орж ирээд ёстой ямар гэчийн хараал идсэн амьтантай дивжэн дээр гараад ирчих вэ гэж бодох зөсхөөгүй өвдөлт мэдэрсээр нэг мэтгэд тулаан өндөрлөв. Mortal Kombat-оор бол хөл комби хийсээр байгаад л таарах шив. Түүний хөлийн өшөглөлтөнд Юка нүүр халуу түгэж тэнгэр харсаар байгаад л ялагдл хүлээлээ. Энэ ялалтын дараа нэр хүнд нь улам өсч түүнийг олон залуу сонирхох болж реклам зар сурталчилгаад суурж эхэллээ. Хэдэн сарын дараа түүний дараагийн өрсөлдөгч тодорхой болов. Тэр бол Sotaka Ozawa, кикбоксing хөнгөн жингийн хуучин авраг. Кикбокс сонирхогчдын ажиглаж байгаагаар Sotaka Ozawa ялалт авах нь шинжээчдээр үнэлэгдэж байв. Тулаан эхлэх хонх дугуйр Урхан минь Моногийн хөл ажиллаж байхад кикбоксing авраг байтугай ир нөхрөнж ойртож чадахгүй тодорхой харагдаж байв. Түүний зайгаа барьж байгаа хөлийн өшөглөлтүүд өрсөлдөгчөө маш ихээр шатааж хор шарыг ёстой гозоолгож байлаа. But Ozawa, knowing Mona would gun her down from range, charged straight in. But it's impossible to hide from Mona. Using her taijutsu, she began to decorate Ozawa's face. Бүр үзэж байгаа хөгжөөн дэмжигчдийн бухимдал хүртэл хөдөлгөөр одоо яах билээ дээ ингээд төрсэн охиныг чинь одоо ингээд удаачгүй шүүгчд тулааныг зогсоох шаардлагатай болсон юм. За ингээд энэ ялалтын дараа Моно кикбоксing салбарт хүлээн зөвшөөрч хатан хаан гэж зарим нэгэн дуудаж эхэлсэн. Учир нь тэр нь техник эвсэл эвдүү дээрээс нэмээд гоо үзэгслэн бас хүнд цохилт хийх боломжтой хүч павер гэд тулаанч хүнд байж болох бүх зүйл байна. Моно одоогийн байдлаар дөнгөж 24 настай кикбоксing мэргэжлийн 3 тулаан хийсэн ба үүнээс 2 тулааныг хүнд цохилтоор дуусгасан. Мөн сонирхогчийн боксing 2 тулаан хийснээс хоёуланд нь ялалт байгуулсан. Дөнгөж карьер нь эхэлж байгаа. Гэхдээ маш гайхалтай гэж хэлж болох эхлэл. Учир нь түүний кикбоксing
кикбоксing мэргэжлийн анхны тулаан ердөө 1 жилийн өмнө эхэлсэн ба 1 минутанд хүн цохилт хийж унтуулсан. За ингээд кикбоксing ирээдүй супер кикбоксing техникийг төгс эзэмшсэн улам сайжирсаар байгаа залуу үеийн төлөөлөл Моно Кимурагийн тухай иймэрхүү байна. Street Fighter буюу гудамжны тулаанч компьютер тоглоомын бодит дүр Chen Li буюу Моно Кимурагийн тухай гоё ч юм шиг эвгүй ч юм шиг мэдээлэл авах шив. Тулааны спортын чиглэлээр дагнан бичлэг хийдэг Oki MMA гэх суугийн ээлжит нэгэн дугаарыг та хүлээж авлаа. За тэгээд дугаараа үзэж дууссан бол таны хийх ажил ойлгомжтой та subscribe товчон дээрээ дарж дараагийн иймэрхүү баримтат кино эннээс илүү гайхалтай бичлэгүүдийг яг цаг тухайд нь хүлээн авч үзэх. Цаашлаа та өөрийн үздэг суугийн жагсаалтанд энэ суугийг зайлшгүй нэмж оруулах. Яагаад гэвэл энэ бол Oki MMA. Суугийн маань subscribe үнэхээр гайхалтай хурдцтай өсөж байна. Та бүхэн үргэлжлүүлээд дараад байгаарай. За ингээд дараагийн галзуу дугаар хүртэл иргэн уулзтлаа. Түр ба. You have one shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong.